Тэтэм тэтмээр тохилзох тариан дөрөв тэнгэрийн хаяаны зэсэн өнгө сүлэлдэн намрын өдрүүд нэг нэгээр буцаж байна. Шил дарам буцах намрын ийм өдрүүд тариаланч хүний сэтгэлд л ингэж шүр сувд нэг нэгээр хөврөх мэт үн цэнтэй буцдаг болов. Уул усны аглагдах энэ газрын тариаланч жил жилийн намрал их ажлын зилэн ивхэхээр шамдаж хүний хөдлөмөр хүчит техникийн нүргэн чөлөө завгүй эгшиглэн. Сэлэнг аймгийн Хушаат сумын ард хойлб, ар сүүж, бүрэнгийн нуруу, сэлэнгийн бэлчээр намрын үзэмжээр гойж, үржил шимтэй хангай нутгийн хөрс, өгөөж баян урах цаан харамгүй өгчээ. Ерөнхийдөө нэлээд зүтгэлээ штэ манай тариаланч тийм ээ. Гантай жил одоо нэлээд хөлс хөдөлмөр хүч шалгасан ийм нэг жилийг ингэж одоо үдэж урах сураалтаа хураалтын ажлаа одоо дуусгах шатанд ороод явж байна. Хэдий одоо гантайч гэсэн технологи мөрдөж за хөрсөндөө одоо арчилгаа тордлогоо хийж ингэж ажилласан тариаланчд бол бас ганг одоо бас хантай давлаа тийм ээ. Албаны хүмүүсийн бидэнд өгсөн мэдээгээр бол энэ жил яг өнөөдрийн байдлаар улсын хэмжээгээр нэг 240 орчим мянган тонн усны улаанбуутай хураагаад байна гэсэн ийм мэдээллийг бидэнд өгч байна. За ингээд үзэгч та бүхэндээ газар тариалангийн төвийн бүс нутгаас үр тарианы болон төмс хүнсний ногооны одоо тариалалт хураалтын үйл явцаас ургацын далай нэвтрүүлгээ та бүхэндээ хүргэж байна. Хушаат сумын төвөөс 70 гаруй километр замыг туулж бүрэнгийн нурууны чанх дэргэд ирэхэд нар шингэж оройн сэрүү унжээ. 1995 оноос хойш газар тариаланч шамдаж улсын авраг тариаланч хамт олон болсон голын өндөр компанийн үүсгэн байгуулагч тариаланч Чимдийн Пүрэв сүрэн энд нар сартай уралдан өнөө жилийн намар цагийн их ажлаан эвхэж байна. Ургацын далай нэвтрүүлэг намрын дунд сарын шинэ 16-нд тариаланчийнхаа одоо тариан талбай дээр ирсэн байна. Тариагаа хураагаал 3 комбайн зэрэг одоо нүргэлж байна. Манай энэ бол одоо сумынхаа бараа хойд тал дээрээс сумаасан 70 км-ийн зайтай. Хоёр хашаатын дав мэргийн дав хоёр даваад авч ирдэг. Ер нь цасбараа орчод аяг хүнтгэл газардаа юм. Энд энэ жил бол сайхан ургац сайхан байна уу сайхан. Туурай байна. Гагийн дунд 25 центр тий байна. Тэгэхээр яг одоо бидний энэ зогсож байгаа Сэлэнг аймгийн Хушаат сумын нутаг тийм ээ. Сэлэнг мөрний энэ сав дагуу газраар бол бас тариа бол их сайхан байна штэ тийм ээ. Ер нь одоо 6-7 сарын тэр их хурц нар гантай өдрүүдийг ер нь та бүгд яаж давав за үр тарианы ургац ер нь одоо яг ямар байв энэ жил. Жаахан намдор газраа ер нь жаахан хурд хунц баг орсон, уулаараа жаахан орсон. Намдорын бойлууд бол ерөөсөө манайх энэ жил бордоо их асар хийсэн л дээ. Хавар газартаа нийлүүл бордоо хийсэн, үрээ бас бордсон. Дараа нь шингэн бордоогоор 3-4 удаа өгсөн. Тэрний хүчин энэ жил ургац царин дажгаа авч ирсэн. Намардан жаахан бороо орлоо. Нэг эсрэг тал нь бол яг нь соёолт жоох үүссэн. Тэр усаар гайгүй. Будааны натур бол ер нь жил сайн байгаа шүү дээ. Доотлон 760 тэгэл дээшээ байгаа ерөөсөө. Цавуулгын хувьд бол тэгэл доотлон 27 дээдлэн 38 хүрсэн байгаа. Энэ жил чанарын хувьд ер нь сайн байгаа ер нь. Нэг иймэрхүү цавуулгын хувь хэмжээтэй жил ер нь цөөхөн байдаг шүү дээ тийм ээ. Ялангуяа бараа хорт ажил. Тэгэхээр энэ жилийн хувьд бол одоо Улаанбуудын чанар санаа зовлтгүй байна да тийм ээ. Энэ жил бол ерөөсөө цавуулга өндөр болохоор ерөөсөө гурил их л асуудал байхгүй. Натур хоёр болсон. Ер нь сайн байх. Удаан чанарын хувьд бол ерөөсөө. Энэ тэгээд яг нь олон дахин бас бордоо хийсний хүч байгаа ерөөсөө. Бордоо ингээд нэг хийсэн бойл, хоёр хийсэн бойл, гурван хийсэн бойл ялгаанууд асар их байл ерөөсөө. Тийм учраас 4 хийсэн манайх бойлноос ерөөсөө ямарсан нэг 30 гаруй центтэй авч байгаа юм. Тэгэхээр таны хувьд одоо энэ жил бол ер нь сүүлийн жилүүдэд за даямаа энэ жил ямар сортын үр энэ нутагт тарж ургуулв. Одоо манайх энэ жил бол багск элит сорт
нөгөө 400 газар тавьсан. Ургац нь аюул сайн байгаа. Ер нь жаахан чиглэг газар ургадаг ерөөсөө тэгээ гагийн центр их өндөр юм байлээ. Тэгээ манай энэ нутг руу яг энэ очинд болохоор Борецкээс сортын будаанууд аяг савраад байгаа байхгүй юу. Дээрээс нь та бордоо одоо сайн ашигласан ба шүү дээ тийм ээ. Хөрсөндөө юм хийсэн байна. Ер нь хөрсөнд юм хийж байж л хөрсрийг одоо тордож байж л одоо ургац авдаг болж юу. Манай хушаат сумын хүмүүс сүүлийн үед бол энэ газартаа аюул ойрч харьцдаг болсон. Хөрсөнд асар их бордоо эзгэж яана үсэн. Тэрний өгч нь манай хушаат сумын ургац ер нь өндөр байгаа даа. Сүүлийн үед тэгээ дээр нөд техник шинжилгээ сайн эзгэсэн. Тэгээ техникийн өгч хоёр аль аль нь л байна. Энэ жил хангайн бүс ой хээр гол мөрний сав бүхий газарт Улаанбуудайн ургацын чанар үзүүлэлт өндөр байна. Үүний зэрэгцээ тариаланч хүний олон жилийн ажиглалд хуримтлуулсан туршлага үр дүнгийн өгчээ. Голын өндөр компани хувьд зарим гаа талбайгаас 30 центнер буюу 1 гаагаас 3 тонн ургацыг хураан авч байна. Таны хувьд 95 оноос хойш тарьсан байна тийм ээ. Тэгээд 23 онд улсын аварга болсон ба шүү дээ. Бас олон жилийн хөдөлмөр тийм байгаа үз. Тийм байна. Асар олон жилийн дараа Манай энд бол ерөөс манайд бол биднес бол сүүлийн үед бол техник шинжилгээ хийж өрн дээр анхаарсан хүчинтэй ургацыг ер нь 20 центнерс буулгах гээд байгаа ерөөс. Тийм. Тэгээ энэ жилийн үед бол яг гагийн зэдэ 25 байгаа. 25 центнер авч яана одоогийн байдлаар зарим бойлонч 30 гаруйтай зарим бойлонч тэрээс доошлох ерөөхдөө 25 таа явж байгаа тийм. Манай 23 онд гаагаас ерөөсөө сүүлийн хэдэн жил 20 центнерс буухгүй байж 23 онд улсын тарил замд олон болсон тийм. Дээдлэл нэр нь одоо гаагаас хэдэн центнер. Дээдлэл одоо яг бидүүсийн зогсож байгаа энэ бойл одоо 9 гагийн 9.1 гагийн бойлго. Энэс би дээдлэл нь 70 центнер ургацлаа авчихсан. Цаг давчуу энэ үед хийгддэг ийм ажил бол шөнө хүртэл зогсолтгүй ингээл хураагаал явж штэ тийм ээ. Амнаас уур савсаал одоо сасах хэм рүү орцсон. Тий. Одоо бидээс одоо эн чинь одоо гасах машин бараг 5 градус гэж байна. Тэгээд одоо бид чинь харин унчихгүй боломжтой л бол ерөөсөө будаага нэг чийг нэг 14 5 доо бориулаад 16 доо бориулаад гэж бол шин чамаг ингээд хураажлаа. Одоо тэгээд засвар орчих чаа айгаад болохоор чинь тэгэл одоо тэрээс өөрчлөлт хураажхын төлөө зүтгэц гэж энэ хүн бүгд л нойр хоолоо гасаал ерөөсөө. Тэгээд одоо ингэ шинэ ажиллаа зогсож штэ ерөөсөө. Бас нэг зүйл энэ хашаа хамгаалалт нэлээд сайн харагдлаа түрүүн нар жаргахаас өмнө харж байхад. Тийм манайх энэ жил бол нэг ямарсан нэг 60 км гашаа барьсан. Нийт бол одоо нэг 70 км гаруй газар гашаа барьчаад байгаа. Одоо нэг 20 км өрчөөл тэгэл үнсэндээ манай гашаа 100% барьж. Тэгээд гашаа барихын давуу тал бас элт мэдэгдэж байгаа. Одоо мал манай чинь аягүй их малтай болцсон. Тэгээд мал пойлонд үйлчгээр энэ хөрсөд оршин дагтаршуулаад тэгэл тэн дээр чи ерөөсөө чийг авахгүй урс харахныг бүрдээд байгаа. Тэгээ дээр нь бидээс соломон гучлага ихээр соломон гучлагын мал идчихнэ. Хавар ирэхэд ингээд ерөөс ямар ч гучлахгүй болчихдог. Тэгээд тийм бол одоо тэгээ гашаатай пойлнууд бол ургац бол аюу өндөр байгаа даа шүү дээ. Ерөөс яг соломон гучлага чигээс хамгаалж байна. Тэгээ ер нь энэ сайнчд бол ерөөсөө энэ үрийн тал дээр л асар анхаармаар байгаа. Үр сайн бол ямар үр тарин тэрийг л хурааж авах ерөөсөө. Тийм учраас үрийн тал дээр сайн анхаарж ер нь боломжийн сайн практик тийм үрээр л тарих юм бол ургац өндөр авах боломжтой байгаа. Тэгээ дээр нь тэгээд одоо энэ ургамал хамгааллын бодис энэ бордоо мордогоо зөв сонгоод хэрэглэх юм бол боломжийн юм даа гэж харж байна да. За сүүлийн жилүүдэд манай Монголын газар тариалангийн салбарт дэвшилтэд техник технологи нэвтэрч манай тариаланчид одоо цаг ажил хөнгөвчлсөн техник технологиг одоо нэвтрүүлж хэрэглээд байгаа. Тийм энэ өвтрөм ер нь одоо ямар хүчин чадалтай ажилтдаг юм ажлыг ер нь яаж хөнгөвчилж байна? За урд нь бид Оросын ОВ 25 гэдэг цэвэрлэгчээр будааг цэвэрлдэг байсан. Будааг нэг 2-3 удаа цэвэрлэнэ. Гурилуулд тэнцвэрлэх аюу стандарт өндөр болохоор хэцүү байдаг байна. Тэгээд энийг манайх нэг 8 жилийн өмнө энийг анх бүтээн байгуулсан. Өдөрт нэг 120-аас 150 тоннуудаа цэвэрлждэг. Тийм ч хүчин чадалтай. Тэг хүн хүч аюу хөнгөжүүлсэн. Гадаа одоо бидээс чинь 25 орон гал будаа цэвэрлдэг байх чи асар их будаа гадаа буулгам тэгэл
салхипураа орохоор 30 асуудлууд бүгд ер нь байхгүй болчихсон. Тэгээ энэ өөрөө дэрэгдэн үдээс 60 тонны авто өргөж хийсэн өөрсдөө манай ажил хийсэн. Тэгээ тэрүүрээ өргөч нь гараар буулгах юм байхгүй юу. Цэвэрлэгээний чанар нь бол айгүй нөр сайн болохоор 3 өдөрт шууд ер нь ачуулсан будааг ерөөс нэг л оруулна. Натур чиг хоёрыг бол энэгээр бүрэн зохицуулж чадчих байгаа байхгүй юу. Үр тариаг бэлтгэн нийлүүлэх анхан шатны үйлдвэрлэлд өдрөмийн байгууламж чухал үүрэгтэй. Тэгвэл голын өндөр компани механикчсан өтрөн бүхий будаа цэвэрлэх төхөөрөмжийг суйрлуулснаар үр тарианы цэвэрлэгээг ердөө 2 хүн хянаж гүйцэтгэдэг болсон байна. Үүнийг суйрлуулахын өмнө 5-аас 8 хүн зарим тохиолдолд 24 цагаар ээлжлэн ажилладаг байж. Яг шат дамжлагын таныг тайлбарлаад хэлээ тийм ээ. Шат дамжлага гэх юм бол одоо талбайгаас машин будаатайгаа ирэл ерөөсөн газар буулгахгүй шууд энэ цэвэрлэгээний хэв рүү ороод тэгэл өргөдөг подионд машинууд нь подионд буулгачихсан подиондохгүйг нь автоөрөгчөөр өргөөл будааг нь нааш насгачдаг ерөөсөн. Тэгэл ерөөсөн газар ямарч газар удаа болохгүй тэгэл намрын ажил тэгэл ерөөсөн талбай ажил өтрмийн ажил хоёр бараг зэрэг дууссан юм доо ерөөс. Тэгэл хойчин чи ингээл нэг будаагаан гараараа буулгана тэр болго өргөдөг машин байхгүй. Тэгээ зарим будаагаан булгаа зарим тэгэл ерөөс өтрмжийн дүүгээрэл цэвэрлдээ хэлхээ байгаа л ерөөсөн тэгэл айгүй хүндрэлтэй. Тэгэл тариал дуусчин хураал дуусны дараа бараг худалчин нэг бараг сар шахуулын нэвтрэн дээр байдаг байсан. Одоо бол тийм ажил байхгүй болсон болохоор энэ давуу тал айгүй ихтэй байгаа. Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар манай улс хүнсний ногооны салбарт 65 орчим хувийг дотоодоос хангах тооцоолол гарсан. Тэгвэл жилд дунджаар зах зээл дээрх хүнсний ногооны 18-аас 25 хувийг бүрдүүлдэг Дархан уул аймгийн Орхон сумын ногоочид усалгаатай газар тариалан эрхэлснээр байгаль цагуурын эрсдэл буурч зах зээлд тогтмол нийлүүлэлт хийх боломж бүрдсэн юм. Бид нэвтрүүлгээ Дархан уул аймгийн Орхон сумаас үргэлжлүүлэн хүргэж байна. Тэгэхээр бид энд аймгийн аварга тариаланч Алтаатай уулзж байна. За сайн байна уу та? Сайхан намарч байна уу? Ургац ариун байна уу? Ариун байна. Энэ жилийн одоо энэ их гангийн нөлөө ер нь одоо энэ төмс хүнсний ногооны ургацад бас нөлөөлөв. Ерөнхийдөө бол бид нар чинь нөгөө усалтын системтэй учраас нэг айхтар нөлөөлөөгүй. Байгалийн хараат бол нөлөөлнө л дээ. Бүх талбайдаа усалтын систем тавьсан. Бүх талбайдаа усалтын системтэй тий. Энэ туслын систем эсвэл энэ цэнхэр нэг бураажуулагч тэр нэг тийм хүн ихээр тусдаа шийдэж шүү дээ. 6 төрлийн хүнсний ногоо тарьсан. Тэгээ одоо хамгийн сүүлд одоо байцаагаа хураагаал байж байна. За байцаа бол сайхан ургасан байна шүү дээ. Ургацаа сайхан байгаа юм тийм ээ. Янзын сайхан. Галландын харакингийн сорт юм байна. За. Элит сортууд тийм сортуудын юуг л авч тариалдаг. Борлуулалт ямар байна? За үн ханш ер нь та газар дээр ямар байдалтай байна тийм ээ? Энэ жилийн үед бол дайггүй сайхан байгаа. Үн ханш нь ч гэсэн боломж юм байна. Яагаад гэвэл ер нь энэ жил гантаа учраас газрууд урах залцсан. Учраас яг хөө тэгээд ургуулсан тэгээд борлуулалт нь боломж юм байна. Ажиллах хүч ер нь олдоц хэр байна. Ажиллах хүчний хувьд бол жоохон хэцүү байна шүү. За тэгээ яаж одоо хүн олж ажиллуулж байна? Яг тэгэл зарим жилийн үед ч нэг оюутангууд авдیں۔ Оюут аавн энэ жилийн үед оюут ааваагүй тэгээд андаа л юуны усууд тэгэл хөлсний усуудаар л тэгэл ажиллаа хийж байна. Энэ нь олж ин доо. Төмс хүнсний ногооны тариалан эрхлэгч нарт урамшуул олгодог болсон. Тийм ээ. Тэгэхээр энэний одоо бас ашиг дэм өргөөж нь ер нь та бүхэнд яаж нөлөөлж тусч байна? Нөлөөлнө шүү дээ энэ чинь. Тий нөлөөлнө. Маш их дэмжлэг болдог байхгүй юу энэ чинь. Тий нэг урамшууллаараа бид нар чинь тэгэл хавар тариалтай хий чинь ер нь урамшуул их зөв юм байна да. Энэ мундаг дэмжлэг үзүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр та бол өөрөө бас энэ талбайхын хажууд сайхан зойр барьж бэлтгэж байгаа юм байна. Хичнээн тооны зойр бэлтэж барьж байна. Нэг 500 тонн юм орно. За. Тий. Дархан уул аймгийн Орхон сумын аймгийн аварга тариаланч Камилийн Алтай усалгаатай газар тариалан эрхэлснээр жил бүр 320 тонн
хүнсний ногоог тогтмол хураан авч байна. Үр ашиг тогтмол болж ирснээр 500 тонн хүртэлх хүнсний ногоо хадгалах зойрын агуулмжийг ашиглалтанд оруулжээ. Ингэснээр зах зээлд тогтвортой нийлүүлэлтийг хийх боломж бүрдэж байгаа юм. За сайлаа бэлтгэхээр саваа бэлтгэж үг байдаг. За манай төм сүнсний ногооны тариалан эрхлэгч нарт бол хамгийн чухал нэг зүйл бол энэ төм сүнсний ногоог хадгалах, агуулах зойр байгаа. Тэгэхээр энэ зойрны маань одоо тэр чийгшил дулааны одоо стандарт гэж байгаа тийм ээ. Тэр нь одоо яг яаж зохицуулж байна та? Ерөнхийдөө үүнийг нь агаараар одоо агааржуулагчаар нь нэг зохицуулж байна. Тэгээд чийгшил нэг 70%-тэй. 70%-тэй. 70% чигшэлтэй. Тэгээд нэг нэмэх 3-аас нэг хооронд байгаа гэдэг ногоо бол ургалт өгөхгүй, ялзалт өгөхгүй. Ингээд агаараар л сайн тогруулах. Намар өдөөд ингээд усууд ногоогоо халуузуулаад тэгээ халууц ногоож ингээд ялзалтын процесс явагдаад тэгээ өвөл хавар нөгөөдөг чинь сэргээд тэгээд ногоо мод. Тэр намрын температурыг сайн хааруулах хэрэгтэй. Тэгэхээр энэ зойронд орж ирээд бас нэг юм нэлээд ажиглаг сонирхол татчихна л дээ. Дээвэр солоомоор ингээд дээвэр хийгээд хочсон биз дээ. Тэгэхээр энэний одоо ач тус босод тэр дээвэрлээс одоо онцлог ялгаа нь юу? Тий. Энэний ялгаа болохоор чинь ногоо өөрөө юм амьсгалж идэг. Одоо бүр амьтэн шүү дээ. Чиг ялгаруул. Тэгэхээр бетон дээвэр юм уу? Сэндвичэн дээвэр болохоор чинь нөгөө чиг нэвтрүүлдэг. Яг одоо нөгөө үйл хүүдрээд ирэхэд чинь тэр чинь дээрээсээ хүүдрээд энэ хоёрын хооронд чинь хүүтэй халуун хоёрын хавсраад цанддаг. Тэгээд тэр чинь цан чинь тэгэл эргэл нөгөө чинь жоон дудаархаар дээрээс хайлдал энэ нөгөө ногоон гэж юм шүү дээ. Тэгээ нөгөө ногоогоо ялцлна гэсэн үг. Ялцлна гэсэн үг. Тийм байна. Энэ нь болохоор ингээд солом учраас нөгөө чийг өөртөө ингээд сороод авчдаг. Ингээд шингээгээд авчдаг. Ингээд нөгөө мөсдөхгүй. Одоо амьсгалдаг л гэсэн үг байхгүй юм. Тэгээ сүрлэн дээвэр гэсэн үг тийм ээ. Зөв. Боломжийн одоо энэ чинь бид барайд 3 жил болчихлоо. Тэгэхэд бол одоо ерөөсөө янзын сайхан дээрээсээ жинтэхгүй. Тэгсэн мөртөө дээрээ цан тогтохгүй. Дулаан алтан олно гэж бол байхгүй. Дээшээгээ. Тий байхгүй. Энд дээр энэ 2-3 давхар нөгөө брэстэ юу ингээд давхардаа тавьчихсан. Тэгээд дээд л ингээд өмрөөд ивэрлэн дээрээсээ ус орохгүй. За. Тий одоо энэ чинь чардагтай гэсэн үг шүү дээ. Тийм бай. Тийм онцлогтой зойр байна аа. Зөвл шийдсэн байна да тий. Манай энд бол нэмэгдэл дулаан гэж тавихгүй. Юус гаднаас одоо тэр тэн мен тийм тавьдгүй. Яа жоохон ингээд халаад ирвэл агааржуулагчудаа онгоолгох чинь. Ангээс ирүүсээд ирвэл хаач нэг агаараа гадна агаараараа тохируулаад шийдэж. Дүн өвлийн эдрэсийн үүтэнд бол ерөн зөвөр яг хэдэн градустай хондог. Ер нь нэг манай энэ ерөөсөө л нэг 3-5 одоо намардаа нэг 5 градус тэгэл 3 градус 1-3 градусын хооронд л барьдаг шүү дээ. Яг одоо өвлийн дүн өвдөнд ийм л хасгалуу орж хөлдөөхгүй бол ногоон сэвэн байх тусмал чанар нь яг нөгөө намраараа л байна гэсэн үг. Сэлэнг аймгийн Орхон туул сумын Чулуут баг. Орхон туулын сангийн аж ахуйн 5 дугаар тасаг буюу Чулуутын бригад дээр сүүлийн 20 гаруй жилд Чулуут баялаг компани үр тариа эрхэлж байна. Бага цомхон талбайд тогтмол өндөр ургацыг авч байгаа чин зэрэг тариаланчийг өнөө жилийн их ган гачиг тойрогүйч мөн л авдаг хэмжээний ургацаа хураан авчээ. Улсын дундаж бол нэг 20 центнер хүрдэггүй шүү дээ. Тэгэхээр зөв хувь тариаланчийн хувьд бол бас сүүлийн жилүүдэд тогтмол одоо 30 центнер болон түүнээс дээш центнер ургац авсан байна. Тэгэхээр энэ тогтмол ургацыг одоо авна гэдэг юутай холбоотой? Тогтмол ургац авна гэдэг үүр хөрс, бордоо маш олон чухал зүйл нэгдэж байж. Дээр нь хөдөлмөрийн үр шим. Ингэж байж тогтмол ургацыг нөөс авч байна. Нэг юм ин буруу хийчихвэл тэгэл одоо нэг юм буруу хэлэл тэр чигээрэл буруутаа явчихдаг. Одоо нэг морь уйхад нэг жоохон алдаа хийвэл тэр морь дахиад байждаг гэдэг. Ер нь л хариуцлагатай ажил. Хариуцлагатай байж өндөр ургац авна. Бүх зүйлийг өөрийн гараар одоо тань мэдж яг л өөрөө л явдаг уу?
Тийм миний хувьд бол удаан өөрөө гар үер оролцдог. Нэг унуул нэг 4-5 жилдээ босч ирэхэд аюу хүндрэлтэй. Аюу хэцүү салбар. Миний хувьд бол нэг бордоо технологи маш сайн байж ажилласан. Сүүлийн 3-4-5 жил тогтмол ургацгаагаас алт центнер унгаагүй ингээд тогтмол ургацаа авч чадлаа. Одоо тэгээд нэг аваад ургуулад ивэн олоод ирэхээр бас их гоё ажил л та. Арапс тариалаад арапсынхаа бас тодорхой хувийн одоо ерөнхийдөө алдлаа. Ер нь бол тухайн одоо тариалалтыг бол энэ жил амжилттай хурааж авч чадсангүй гэж зарим хэсэг нь. Энэ юу болсон бэ? Энэ нэг байцааны ИВ-ийнхээ гэдэг мундаг хөнөөлтөй энэ жил гарч ирээд энэ гантай холбоотой үрждэг амт юм байна. Энийг одоо тариаланч бид нөр урд нь үзээгүй болохоор маш их алдаа. Маш их том сургамж бас авсан. Тэгэхээр ИВ-ийнхээ авгалдаа ногоо өтөөлөд өртнөөсөө буцаад өөрийгөө хоёглаа тэгээд хоронд тийм амар өгдөггүй гадуураа өөрийгөө бүрхүүчдэг. Тэр бүрхүүл нь ус мус нэвтрэхгүй. Эннээс болоод ер нь хичнээн гааг алдчихлаа гэлээ. Манайх нэг 400 га аравс тараад 200 гааг нь бүрэн алдсан. Тэр тусмаа хар аравс юм уу? Яаманд ургамал хамгааллын газар байгуулагчлаа. Мөн одоо ургамал хамгаалдаг ургамлын асуудлыг судалдаг хүрээлэн байж штэ. Уг нь бол одоо яг эрдэм шинжилгээний бүх байгууллагууд нь байна. Яг нэг хурдан хугацаанд арга хэмжээ авч болоогүй юу? Энэ ИВ-ийн дээр яг таарсан өөртөө зориулагдсан хор гэж энэ жилийн хувьд байгаагүй. Тэр тал дээр маш их алдаа хийж өглөө өдрөл зөвлөгөө семинар зөндөө болдог. Тэр үед нь одоо ийм ИВ-ийн орж ирэх юу гэсэн хандлага ойлголт өгсөн бол биднээс бас энэ дээр тэмцэх арга хэмжээ авах. Хур бороо багтай гандуу жилд үр тарианы өвчлөл хог ургамлын гарц баг байдаг бол энэ жил зэлүүд бэлчээр гандсны улмаас шин төрлийн хортон шавж тосны ургамлын талбайд үлэмж хор хохирлыг үзүүлжээ. Энэ нь тосны ургамал тариалсан нийт тариаланчдыг хамарч эдийн засгийн алдагдалд орох үс хөнөөлийг учруулсан байна. Одоо энэ туг навч гэж нөгөө энэ аравсыг чинь төлөвлөж энэ өөр цутгадаг. Энийг доороос нь идээд ивчих болгочоор чинь ингээд үндсэндээ юу ч үгүй юм мод болчих. Туг навчийн идээд дуусчихаар. Ийм л. Одоо яг л ийм дүрх нь одоо яг л нэг ийм юм болчихоор аюултай. Улаанбуудаагаар бол одоо ингээд энэ аравсны төрөө ургах боломжийг хаачиж байгаа юм байна тий. Навчийн идэхээр энэ төрөөг сутгаж чадхаа очиж. Төрөө зутгацсан хойно эрт тусаа аравс сүүлд яхад энэ төрөгийг чинь бас итчихэж байгаа. Нөгөөт чинь энэ дэр суугаад ингээд өвч хүйдээд доторх нь багхгүй харлаад байхгүй. Хоёр гурван хоног үргэлжилсэн састаа гээд цагаар анхааруулад тэрнээс амжиж аравсаа авч байна. Энэ авал нэг 3-4 хонолцсон бол маш гоё болох байлаа. Тэгээд мал байгаль хоёр одоо болж өгсөнгүй ижлээ. Энэ аравсны байдал одоо нэг гаагаас 20 центнер гаргаж өгч байна. 300 м газар явж байна. 500-аад өгч байгаа аравс гарч байна. Компани урд нэг 4 км цагийн уртаа 10-аас доош ургасан центнер өгж байгаа хойлонд бол нэг 10 км цагийн уртаа явдаг. Тариаланч хүний ганц сайхан гоё мэдрэмж нь ингээд хураага дүр дүнгээ харах хамгийн сайхан байдгийг да. Тариаланчтайгаа хамт ингээд талбай дээр нь хүрээд ирсэн чинь мал орчихсон байна тий. Сая ингээд захлаад дахиад тэр өхөрнүүд орж ирж байна. Тэгээд нэлээд туучсан байна энэгээр. Биднээсээ маш их хөдөлмөр зарцуулж маш их ажил хөдөлмөр хөлс санхүү маш олон зүйлийг
мал одоо ингээл дуусгаал. Одоо энэ нь одоо тэгэл хүмүүс араас мал идэхгүй гэж биднээс хэлэхээр урдаас тийм тайлбартай. Ямар учиртай гэхээр энэ ч одоо ингээд хадаад унагцсан байдаг. Мал ингээл ухаал хөдлөхөд л доошоо ингээл сар гэл тайраа очдөг. Хэдэн сард малчид ч орж ирэх хэрэгтэй үлээ. Уулнууд 10 сарын 15-наас хойш. Тийм байна. Эртэл орж ирсэн байна энэ жил тий. Тэгээ энэ жил бол бүр яагаад ч байна 9 сарын 20-д л ороод ирсэн. Дөнгөж тайл хамт гэлчээр бас гамдуу байлаа. Тэгэл ширт мал орж ирсэн. Энэ газраар дүүрэн шар авсан. Айгуу хэцүү. Идээгүй мөртлөө ингээд Тээгүү идэхгүй. Малын хөлөөр өөрөөсөө ингээд цайраа унцдаг болохоор. Тэгээ малчид хэлэхээр наадах чи ямар мал тааж идэх биш гэж хэлж байгаа байхгүй. Ингээл захан ингээл татхад ингээл дүүрэн шар удаа. Хөлийн овсон газраар ингээл яраад идэхээр ингээл шавшаар ингээл ээждэг. Цайруулаа ичдэг. Бүх үрийн муртлаа тэгэл. Энэ бол одоо ямар ч авах үндэс байхгүй. Дээр нь хойтон жил эн чи бас хэцүү. Энэ дээр дулаан бодоо хойтон жил дараа сэлгэн тарина. Тэгэхэд энэ араас ч улаан бодоо тайлтаа. Энэ ч одоо яаж газраас авах вэ тий? ямар ч арга байхгүй. Мал нь одоо идэж шалахгүйгээд тэгэх боловч бас идээд байна. Тэр идэ өхрүүд бол зүгээр давхиж орж ирээд захаас нь өдий хоолндоо орж байгаа юм шиг идчихэ. Намар бол одоо хашаа эвдэнэ гэж нэг аюултай малчид. Яг бүр албаар эвдэж бахаар тасдаж малаа оруулж штэ. Одоо тэр асуудал 10 хэдэн жилийн өмнө ийм асуудал байсан. Одоо өнөөдөр бас ингээл багассан юм уу гэсэн бас мэрсэр байж л байна. байж л. Ургуулчаад ургасан хойно ингээс үртгүүлнэ гэдэг чинь бас маш хэцүү асуудал та. Эрчимдсэн мал аж ахуй газар трейлингийн бүс нутаг гэдэг. Энийг өгөн дагчих юм бол хаана хэрэгтэй байгаа шүү дээ тий. Ажил энэ жил сайхан зэгцрээ дууслаа. Хатуу хүнд жил байлаа. Ургац манай байдлаар энэ жил ургац алдсангүй сайхан ургац доктортой ургац авч чадлаа. Аваас алдсангүй гэж хэлж болохгүй нэг танга Улаанбуудаа түрээсийн талбай ургац алдсан. Малд идүүлээд дүгнээд хэлчихэд энэ жилийн хувьд энэ цагаар тариа хэдий гамтаа хэцүү жил байсан ч тариаг дэхэн оролдоод тарьж болдгийм байна гэсэн ухаар бол маш их сургамж өглөө. Урагдгийм байна бол вебинар болоод юмын технологийн дагуу зохицолтой бордогоо хэрэглээд ингээд хөрсөө бордоо хөрснийхөө чанарыг сайжруулсан талбайд бол тариа ургац алдахгүй маа гэсэн дүгнэлтэнд өрж байна. Энэ араавсан дээр одоо нэг хойт айгүй бас сургамж өглөө. Хойтон жил бол одоо энэ дээр алдаа хийхгүй гэсэн. Тэгэхээр энэ жил бас сайхан их юм ойлгосон сайхан жил байлаа. Энэхүү бид газар тариалан эрхлэгчдийн чөлөө завгүй их ажлын дундуур явж тэдний ололт амжилт сорилт бэрхшээлийг тариа ногооныхын талбайн захаас үзэгчдэд хүргэлээ. Газар тариалан мал аж ахуй хоёр бол нэгэн зоосны хоёр тал гэдгийг малчид тариаланчид зүй ёсоор ойлгож тус тусын аж ахуйн хэв маягийг уялдуулах зах зээлч үүнийг батлан харуулж байгаа юм. Эх орны шимт хөрсөн дургасан үр тариа жимс ногоо өнөд ундарч байх бол тугай гэсэн ерөөл бэлгийн үгээр ургацын далайн нэвтрүүлгэн жаргаж байна.